Юу яцхан үзэгчтэй оройн мэндийг хүргэе. Мэдээж зөвөн өрөө ток шоу Бэмбэ гараг болгоны өрөө 22 цаг 30 минутаас TV5 телевизээр гардаг, мөн YouTube дээр гардаг байгаа. Тэгээ TV5 гэдэг channel-аас бид нэр хийдэг. Гэхдээ YouTube-ээс бас их олон channel-ууд манай нэвтрүүлгийг авч ингээд жоохон чанар муутаагаар хийдэм байлээ. Гэхдээ энийг бас буруутгах зүйл байхгүй. Миний нэвтрүүлгийг илүү олон хүнд хүрэхийг бас хичээж байгаа л гэж би бодож байгаа. Тэгээд ямар ч байсан манай TV5-аас үзэх юм бол TV5-ын channel-аас үзэх юм бол илүү чанар өндөртэй, дууд өрсний өндөр чанартайгаар үзэх боломжтой гэдгийг би энд хэлмээр байна. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн онцгой зочныг та бүхэндээ танилцуулж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд трансгендер солонгоо маш олон нэвтрүүлгээр та бүхэн үзсэн байх гэж бодож байна. Тэгээд ямар ч гэсэн миний урилгыг хүлээн авч ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Өдрийн минь. За өдрийн минь. Телевиз үзэгч та өдрийн өдрийн бүрхээ. За Соко гэж би бас ярилцахыг их удаан хүслээ. Тэгээд их ч олон ярилцах зүйл байна. Тэгээд би бүх нэвтрүүлгүүдийг чи үзсэн. Ерөнхийдөө YouTube дээр их олон нэвтрүүлэгт орсон байлээ. Тэгээд тэр дундаас бол үзэж байгаад юмсан. Тэр дунд яригдаагүй сэдвэр бас ярья гэж бодоод өндөр өрсөн юм аа. Тэгээд сүүлийн үеийн сонин сайхнаас эхлээд ойлоо ярилцъя гэж бодлоо. Сүүлийн үеийн сонин сайхан ер нь хувийн амьдралын хувьд бол маш олон ажлууд өрнүүлээд явж байна. Солонгоо гэдэг хүн бол нийгэмдээс танигдаад бас баггүй цаг хугацааг үдлээ. Энэ хугацаанд энэ бүсгийн одоо ямар ажил хөдөлмөр эрхэлж байна, энэ хүний одоо бодит чадвар нь юу юм, энэ бүхний одоо нийгэмдээс олж харуулахын үндсэн дээр бас тодорхой хэмжээний салон бас хувьдаа дэлгүүр нэгэд ажиллаж байгаа. Мейкап хийдэг тийм. Одоо тэр мейкап хийхэд би тэгсэн байсан нэг инфо ТV-г уншихад нэг ярилцлага өгсөн байсан шүү дээ. 2 сард байсан баг те 16-ны 2 сарын дугаар байсан баг. Тэгсэн чинь 80 мянгаар нэг хүнийг буддаг. Тэгээд өдөрт 10 хүнийг будлаа гэхэд 800 мянган төгрөгийн те тэгээд дээрээс нь ингээд баяр ёслоор илүү нэмэгддэг гэсэн байсан те. Энэ ер нь цэвэр одоо солонгоо гэдэг хүнийг зориод ирж байгаа энэ хүний мэдрэмжинд найдаж байгаа. Тэгээ миний нийгэмд үзүүлсэн нөлөөллөөс болоод над дээр ингэж олон үйлчлүүлэгчд бол хангалттай хэмжээнд ирдэг. Тэгтээ би олныг ухаанчлаагүй өдөржин шүнчин нэг ашигын төлөө ингээл хүн цувруулаад очирлуулаад байхыг хичээдгүү. Тодорхой хэмжээний зорилттой үйлчлүүлэгчтэй үйлчлүүлээд ингээд өөртөө тодорхой хэмжээний бас урамшуул аваад эндээс өөрийнхөө бас санхүүгийн хэрэгцээг хангаа явдаг. За тэр талаар бол нэлээд олон нэвтрүүлэлтэд ярьсан байсан учраас өөрсдөө ярилцъя гэж бодож байна. Мэдээж их олон тэмцээнд оролцоод амжилттай оролцсон те. Тэгээд тэр талаар бас мэдээлэл өгсөн байгаа. Тэрнээс өмнө бол трансгендер гэхээр мэдээж хүмүүсийн бодол жоох юм байдаг гэсэн. Одоо жишээл хамгийн ингэж шиг авахад хамт зураг авахлах тийм зөрөггүй байдаг байлаа шүү дээ. Тэгэхэд мисс болсныхын дараа бол одоо хүмүүс сокодо зураг авахлах ч юм уу селфидэх их дуртай болсон. Яг тэгэхээр их олон хандлттай байгаа те. Тэнгүүд яг зүгээр тэр миссийн тэмцээнд орохоос өмнөх хүмүүсийн хандлага ороод одоо илүү олон хүнд мисс гэдэг утгаараа харагдсны дараах хандлага хоёр ямар болж өөрчлөгдсөн байна. Маш мэдрэгдэж байгаа. Гэхдээ би ер нь багасаа л энэ тал дээр жоохон бэлтгэлтэй байсан. Яагаад бол би багасаа хэл мэдээллийн байгууллагад ажиллаж телевизийн нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Тэгээд бас тодорхой хэмжээний бас найз нөхд маань ирээ зураг авах гэхгүй ч гэсэн маш их дэмжиж тийм ээ. Ер нь сэтгэл санааны үед бол бэлтгэлтэй л байдаг байсан л да. Ер нь бол трансгендер болохоос өмнө болоод яг явагдаж байгаа хугацаанд бол хангалттай тийм сайхан нийгэм намайг хугацж байгаагүй яг үнийг хэлэхэд бүгд л эднэр адилхан түвшний хүмүүс бүгд л одоо бүслэгнээс доош сэдв ярьдаг. Сэтгэлгээний дороод орцсон эднэр бол хүн биш гэдэг үндслээр бол нийгэм бол хүлээж авдаг байсан. Одоо ч бас тиймэрхүү хандлага мэрсээр ажиглагддаг. Тэгтээ би бас өөрийнхөө хэмжээнд тэгээд өөрийнхөө бас нөлөөллөөр нийгэмд танигдлаа. Бас олон улсын миссийн дэлхийн миссийн тэмцээнд Монголоос хамгийн анхны удаа Монгол одоо трансгендер охтуудаа төлөөлж оролцож маш амжилттай оролцож бас тэдгээр охтуудын цаашдын бас замыг нээж өгсний хүмүүсийн нэг. Тэгээд ингээд харж байхад ер нь саяас нэг энэ Face of Beauty International гэдэг миссийн тэмцээн дээр тэр бараг тэр нэг амьд Барбигаас илүү надтай зураг авахулах гад ирсэн хүмүүс их олон байсан. Яагаад бол би ингээл би нэг Таиландын миссийг дэмжиж чадсан байсан. Тэгээд Таиландын мисстэй ингээд бид нар тайзны дараа ингээд зураг авахулаад зогч байсан чинь маш олон бараг 20-30 охтууд тэнд соко өгчээ зураг авахуулъя. Найз залуучууд нэрээд таныг хүндэлж явдаг. Манай найз охины төрсөөр ирээрээ манай найз охин таныг харуул маш их баярлах болно гэж надад урмыг хайрлаж байсан нас. Үнэхээр сэтгэл тийм тааламжтай мэдрэмжийг төрүүлж бас ер нь амьдралдаа одоо амьдарч байгаа амьдралын маань хөвшил одоо нэх юм буруу зүйл рүү хазаагаагүй хүмүүс бас өөрийгөө ямархуу хэмжээнд явж байгаа бас дүгнэж цэгнэх юм зүйлийг олгодог л да. Монголыг дэмжихгүй Тайландыг дэмжих гэж утсан юм уу? Би ерөнхийдөө нэг миний одоо үндсэн улс бол Монгол улс тийм ээ. Тэгэхээр хоёр дахь бас илүү тааламжтай амьдрахад миний одоо бас одоо намайг ойлгоход тэгээд миний одоо
тийм дуртай орнууд нэг бол аялал жуулч талаас нь ер нь бол Таиланд улсад би маш илгэсээд тэгээд Таиланд улсын мисс бол ирсэн байсан. Тэгээд Таиландын миссийг бол хувьдаа дэмжих гэж мэдээч хэрэг Монголынхоо охиныг бол тэнд бас дэмжээл явсан. Сокогийн хэлний төвшин хэрвээ гадаад хэлний төвшин. Гадаад хэлний төвшин бол мэдээж хэрэглээний төвшөнд бол ойр зүрээ. Би бол ингээд одоо Таиландд очиод гоо сахны мэдсэл ч юм уу ямар нэгэн одоо хүнтэй болгоод нэг тийм хэлний бэрхшээл гараад идэг. Таиланд. Таиландд угаас үндсэн унган англи хэлтэй. Окей. Англи хэлээрээ бол ер нь гайгүй ярьдаг тийм. Интернетээр бол мэдээж их олон миссүүдийн англи хэлний төвшний талаарх тэр бичлэгүүд харагддаг тийм. Хамгийн сүүлийн жишээ бол сая Beauty Монголын зохиосон дээр жоо асуудалтай болчлоо. Тэгээд ер нь бол ингээл тэмцээн болгон дээр монголчуудын хэлний төвшин тэгээд дээрэс нь яг бэлдэж болдох юм бол гэж би боддог. Энэ дээр бол нэг юу л юм л да. Хэл гэдэг маань хувь хүний өөрийнх нь одоо нийгэмд одоо бусдтай ойлголцох зүгээр харилцааны нэг хэрэглөөр бусдаар бол мисс гэдэг зүйлтэй бол хэлний төвшин бол ямар ч хамаагүй байдаг. Ер нь дэлхийн миссийн тэмцээн өөр бас янз бүрийн одоо миссийн тэмцээнүүдийг анзаарч чад яг өөрийнхөө төрлөх хэл дээр яриад төрлөх хэл дээр яриад орчуулагчтайгаа гарч ирээд тэдний эзэн болцсон хүртэл хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүний өнөөдөр амьдрал дээр хэр миссийн төвшөнд бие авч явдаг юм бэ? Тайзан дээр үнэхээр зүгээр нэг өдрийн мисс юм уу? Амьдрал дээр миссийн төвшний зан харилцаатай амьдрал дээр миссийн төвшний бие авч явдаг юм уу гэдэг нь одоо яг тэр хүний үндсэн шалгуур болж одоо яг тэр одоо мэдээж тодорхой хэмжээний юмд бол нөлөөлнө. Ялангуяа олон улсын тэмцээнд бол англи хэл гэдэг маань дэлхийн одоо маш олон 60 орн байлаа гэж 60 орны хүмүүстэй тухайд бүртэн хэл мэднэ гэж аахгүй нэг хэлээр нэгтгэж байгаа шүү дээ. Тэр хүмүүстэй ойлгох нэг нь хэрэглэгдэх юм. Ер нь бол яг миний ойлголтоор бол мисс бол те одоо жишээ олон орноор аялж те ингээд хүмүүс сайн хийгээл явхад орчуулагчтай байнга явж ивэл дутуугүй юм шиг санагддаг байхгүй. Тэгээд мэдээж хувь хүний сайл үн. Тэгээд яг зүгээр мэдээж энэ Монголдо зохиож байгаа тэгээд гадаадын оронд мэдээж тэмцээнд очиж байгаа. Ягаад жишээлбэл англи хэлний багшаар ч юм уу ганц хоёрхан аялгаач гэсэн зүг дуудуулж тэмцээнд ягаад очиж болдгүй юм бэ гэж би бодлоо. Бэлтгэлж явах дутуу. Ер нь бол англи хэлтэй байгаад нэг тухайн үеийн сандрал, эмоц гэдэг зүйл чинь бас жоохон нөлөөлөд идэг. Яагаад гэвэл англи хэл бол бидний одоо унган хэл биш. Бас тэгээ бид нар ямар нэг улсын колон байгаагүй. Филиппин шиг ч юм уу одоо тийм байсан бол одоо сандарсан чи баг англиар гараж өрөөгөл бараг гараад ирнэ шүү дээ. Тэгж яхад чинь бид нар үндсэн одоо нэг хэл маань монгол хэл. Тэгээд англи бид нар бол нэмэлтээр сурч байгаа болохоор баг зэргийн нэг сандрал гэдэг зүйлтэй бас жоохон тайлбарлах тий. Ягаад тэгээд бас баг зэргийн гэж юм зүйл байдгийг үүсгэхгүй. Тэгтээ бас маш зарим одоо мисс охтууд маань маш мундаг олон улсын тэмцээнд одоо баг төрлөх англиар ярьдаг хүмүүсээс илүү яриад бас гараад ирдэг шүү дээ. Олон улсын тэмцээнд оролцоход сокко тийм асуудал гарч байгаагүй юу? Хэлний бэрхшээл гарч байгаагүй. Би яг одоо нэг эцсийн нэг яг төрүүл яг олон улсын миссийн тэмцээнд бол төрүүлээгүй. Төрүүлсэн охиноосоо зөвхөн англи дээр миссийн юу асууж ирсэн. Бусдаар бол өдөр тутамд нэг найз нөхдөдтэй харилцахтаар бол ерөөсөө хэлний бэрхшээл гарч байгаагүй. За тэгээд би яг зөв бичлэг үзэж байхад hello everybody гэдэг сонир сонстод үдэнд яг зөв тэр жишээний нэг жижигхэн зүйлүүд дээр бэлтгэл хангагдсан бол яг боломжийн санагддаг. За тэр ч яг тэгээд Зэвэн Яриа ток шоуг өмнө үзчихсэн үү? Үзчихсэн байна. Үзчихсэн. Гэхдээ яг ингээд тусчилж одоо яг асуудаг зөвөрөнд ягааг ерөнхийдөө гарчгийн үнсэд хүн хэцүү асуулт асуух залаах та гэдэг. Нэг юу яасан би нэг цэцэглэн гээд нэг нугараач охиныг оруулсан байхгүй. Тэгээд асуусан юм бэ. Цалин багтай байдаг гинэ. Тэгэхээр нь би өмнө нэг нэвтрүүлэлт орохоос өмнө ярилцсан л да. Тэгээ ярилцж чаад цалин бага байна. Тэгээд санхүүгийн асуудлыг бэрхшээлийг яаж зохицуулж байна гэж би асуусан байхгүй. Тэгсэн чинь манай Сокко тэрийг яасан юм шиг байна. Скриншот хийгээд эмэгтэй нугараач бүсгүйгээс санхүүгийн бэрхшээлийг хэрхэн зохицуулдаг вэ гэж асууж байгаа эрэгтэй сэтгүүлч гэж хийсэн байсан гэсэн. Голоо яаж заагаад өгье гэж асуусан байсан байхгүй. Тэрэн дээр нь би яг тэр хэсгийг нь бол би яг TV5-аар үзчихсэн. Тэгээд яг тэр нь амьдралаа яаж голоо яаж биш амьдралаа яаж залгуулдаг вэ? Нөө жоохон дараал өгөл одоо нэг асуулж байгаа үед нэг эвгүйс надад хэрэг юм асуулт надад зүссэн бол за би хариулаад болгоч юм бүсгүй. За тэг үзэж байгаа хүмүүст ямар юу төрүүлэх вэ гэж үндсэн дээр зүгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж ер нь бол үзэл бодлыг илэрхийлж бичсэн. Ерөнхийдөө нийгэмд ийм гарч байгаа тодорхой хэмжээний асуудал хүний анхаарал татгууц тэгээд иймэрхүү зүйлүүд бол миний бол пэйж хангалттай олон хүмүүсийн анхааралд хүрч чаддаг. Маш олон хүний хандлттай байдаг. Солонгос Сокко Кико гэдэг миний аль биесны пэйж байдаг. Тэгээд энэ дээр бол яхаа аргагүй тэр бичлэг бол тавьсан. Мэдээж Зэвэн Яриа ток шоу.
ярилцлагыг хүлээн авч ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Чи хүний асуудал шүү. Яг ингүүл гэж ороод тэгэл авахгүй юу? Тэгээ ойлгомжтой шүү дээ. Энэ машиныг өөрийнхөө хөшөөдлөмбөрөөр авсан ба. Хизээ авсан ба? FX 35. Энийг би найз залуу, манай найз залуу бэлгэлсэн. Энд бол юм бүсрэж авахгүй машин авч ирсэн байна. Тоолгоогоо өнгөлөд машин авч чадахгүй юм байна шүү. Хүнийг хайрлаг байж бусдаас хайр нэгдэг. Манай найз залуу маань бас надаас хувийн хамгаалагч удаас авч өгч байгаа шүү дээ. Хамгаалалт яадаг гэрээ ирсэн маа тийм. Ямар гоё юм бэ? Бүсгүй архины мөнгө юм уу? Миний он зур захаад. Бүсгүй архины мөнгө юм. Би одоо яаж харагдаад байна тэр үү? Тимэнтийн зөвшнөр намайг хэлээд өгөндөө. Би ч гэсэн трансгендерд тийм ч дуртай биш. Гэхдээ баавар ч нөлөөлөд байгаа юм. Ямар огцсон бэ? Тэ уурлах гэдэг үгүй. Миний нэвтрүүлгийн PR-ыг хийж өгсөн би баярлаа гэж хэлчихсэн. Тэгээд их хурдан устгацсан байсан. Би маргааш нь үзэх гэсэн чи байх. Би ер нь нөгөө нэг өөртөө холбогдлого постоо өстрэл 1-2 хонуулаад ер нь устгадаг. Жохон муухан сайтаас илүү миний одоо хүн ордгоо сайтаас илүү миний пэйж илүү хүний орох хандлт их байдаг. Тийм болохоор 1-2 хоног хүнд мэдээлэл шанартай зүйл харуулаад устгадаг. Бусдаар тэрийг нэг хатгалаад үржүүлэл одоо миний зураг миний одоо өөрийн юм багш би нэг тийж хадгалаад байгааг хүсдэггүй. Тийм. Тэн дээр Соко имзэглсэн гэж би ойлгож байгаа. Ягаад тэн дээр яг мэдээж асуултны хувьд бол тэр охин бол өөрөө имзэглээгүй шүү дээ, тий? Тэр охин имзэглээгүй ч гэсэн тэр охин өөрөө хийх ажилдаа би бол уран нугараач гэж байгаа. Мэдээж уран нугараач хүн нуурч ураал одоо санхүүх хэрэгцээг хангаж байгаа шүү дээ. Гэж яхад яагаад тэр хүн давхар санхүүх хэрэгцээг хангахын тулд одоо таны бодлоос тэр хүн юу хийдэг байж өөр одоо санхүүх хэрэгцээг хангах хэрэгтэй вэ? Бид тэр ярилцж байхад миний цалин бол мэдээж миний амьдралд хүрдэггүй тий. Одоо баг 400 мянга лөө. Тэгээд яг тэр нь бол нийгмийн даатгал хүү амын орлогын албан дотор гэл ингээд авчна. Тэгээд тийм бага цалинтай өнөөдөр бүсгүй хүн эмэгтэй хүний зардал ямар их байдаг вүлээ. Тэгэхэд тийм цалингаар яаж мэдээж амьдрч. Уран нугараач хүн бол байнгын одоо бидний ярьдаг бол халтур бол хийхгүй. Тэгсэн чинь өөрөө хэлсэн би ээж явуулсан мөнгө авдаг гэж. Яг энэ бол мэдээж бас зарим хүнд ч гэсэн буруу ойлголтыг өгөх хандлагатай байсан байхгүй юу? Одоо уран нугараач охин бага цалинтай тэг яаж амьдраад байдیں۔ Гэсэн нөгөө нэг бас л нөгөө бүсгээс доош юм байсан учраас би тэрийг өөрийгөө мөрч юмшсоо залруулга болгож нэвтрүүлгийн нөгөө нэг сэдвтэй уялдаад тэгж асуусан юм байна. Миний хувьд бол надаас тэгж асууж магадгүй битгий өөрөө хариулж. Миний хувьд бол санхүүх хэрэгцээг нэг хин нэг үнд нэг дэлгэхэд байдгүй. Яагаад гэвэл миний одоо бодит чадвар, миний өөрийн үнэлэмжинд тааруулж намайг хангалттай санхүүх хэрэгцээ бүх асуудал маань ямар ч удаа асуудалгүй дагаж авч идэг болохоор би нэг одоо нэг тийм бэрхшээлд өртөдөггүй болохоор одоо би нэг тэр одоо нэг ийм тийм миний санхүүг хэрэгцээ ийм тийм гэж ярих дургу. Яг бол миний бодит чадвар үнэхээр өөрөө одоо хэрэгцээг хангах төвшөнд хангалттай байдаг. Ямс өөрийнхөө хэрэгцээг хангах хэмжээний өөрийнхөө хэрэгцээг хангалаад бас хадгаламж хуримтлуулдаг, тодорхой хэмжээний эрсдэл зориулж хадгаламж хуримтлуулдаг тийм. Ямар машин ундаг вэ? Зөвлөнгийн чи. Ямар машин ундаг вэ? Тэрийг одоо заавал ярих хэрэгтэй. Тэг яг би зөв нэг тэрнээс нэг асуух гэдэг юм л та. FX. Бис доор харсан л та нэг яг зөв би нэг яагаад ярих гэдэг юм гэхээр энэ машиныг өөрийнхөө хөшөөдлөмбөрөөр авсан ба. Хизээ авсан бай. FX 35. Энийг би найз залуу, манай найз залуу бэлгэлсэн. Ер нь бол найз залуугаасаа ер нь байнгын бэлэг авдаг. Ер нь бусдад хүн бэлэг бэлгэж бусдаас хүн бэлэг авч яах гэдэг чинь өөрөө ямар төвшөнд байгаа вэ? Тэр төвшөндөө л хүн үнэлэгдэж бусдад хайрлагдаж яадаг. Одоо ингээл гадуур янз бүрийн яриатай байдаг. Би өөрөө бас камерыг бас нэг машинтай өөрийнхөө хөдөлмөрөөр авсан. Тэр одоо би тэр хүнээс нэг одоо нэг бас нэг хэдэн төрлийн машин бэлгэнд авахын тулд за тэр хүний сэтгэл тэр хүний одоо сэтгэлийн таашаал те цаашлбал би организмд нь одоо тэрнээс илүү одоо хүнд одоо бүр ингээ гараас сунгатал нь мэдрэмж таашаалыг одоо тэр хүнд одоо сэтгэлийн таашаалыг өгч чадсан болоо тэр хүн надаа одоо машин байр бүх юмыг мань бэлдээд өгдөг. Тийм ямар ч юм асуудалгүй. Яг FX гэдэг машин биш үү? 35 машиныг сонсчихсан сохгоо юм. Миний ярих гэдэг юм мэдчихэ. FX-ийг 35 одоо бүксний машин гэж ярьдаг те. Яг муугаал хэлчихэ л дээ. Орой гардаг учраас те. Тэгээд яах вэ? Одоо тэгээд тэнд бол бүксөрөж автгаа машин авч ийн гэсэн болж. Тоолгоогоо өнгөлөд машин авч чадахгүй юм байна шүү дээ. Тий. За тэмээ тий те. Одоо чадж байгаа юм дарга байхгүй гэдэг шиг те. За тэгээд тэгтээ бол би хэллээ манай найз залуу.
Авч өгсөн. Гэтэ гоё тэгтэл нь хайрлуулна гэдэг бас үнэхээр гоё юм те. Өөрийгөө би тэр хэмжээнд авч чаддаг. Гоё машин авч өгтөл нэг хүнийг ингээ хайрлах юмсан те. Бас энэ чинь их гоё нэг жишээлбэл бүсгүйчүүд найзлуугаас их гоё хайр халамжийг хүсдэг штэ. Тэнгүүд мэдээж ингээ хоёр хэр удаж байгаа найзлуутайгаа? Одоо л тустай амьдарч байна. Ер нь л үерхэд найзлаад нөхөрлөө 2 жил. Яг хөө ингээд залуу усуд ч юм ингээд 2 жил мэл болоод ирэхээр яг анх нөгөө нэг одоо жишээлбэл нэг тим онгоо гарцсан байсан. Одоо чи өөр хүнтэй болцсон юм уу? Яга намайг хайрлахаа болцсон. Яга намайг одоо ингэж инхрийлж бэлэг өгөхөө болцсон. Хүн нөгөө нэг юм байдаг аахгүй. Ялангуяа охтуудын жишээн дээр хүнийг хайрлаа гэж бусдаас хайр нэгдэг. Өөрөө үнэхээр окей байж чадаагүй гэж тэр залууга яг тэр төвшөнд байлгах гэдэг манаас зарим охтуудын хувьд бол бас баазрыг өрөөсгөл. Үнэхээр тэр хүнд өөрөө халамжлаа, тэр хүн өөрөө үнэхээр гадаад гоо сайхан, дотоод гоо сайхан эмэгтэй хүн гэдэг чинь бүхэл талаараа окей байх юм бол энэ одоо санхүүгийн одоо таны нэрлээд гадар санхүүгийн хэрэгцээ бас бус зүйл маань ерөөсөө хүний амьдралд проблем биш, ямар ч одоо тэр толгоогоо өвтгөөд ингээд зовоод ах асуудал биш. Хүн гэдэг чинь сэтгэлийн амтан, хүний сэтгэлийг бол хүн сэтгэлээр татчих болдог. Би нэг санийхад дуусчихгүй ярьжсэн юм. Тэгээд тэгсэн чинь одоо тэр залуу ингэж хэлж байгаа. Хүн ингээд загас барихтаа өгөөш өгчөөд загасаа авсныхаа дараа дахиж өгөөш өгдөг үстэй гэж нэг тийм онгоо гарч ирсэн. Яг тэр шиг ингээд нэг хамт байгаад ирэхээр ингээд жоохон хөрж эхэлдэг те. Яг өмнө ингээд анх танилцчихсан шигээ тэгэж халамжлалтгаа болчдөг юм байна л да. Тэнгүүд яг таны хувьд тэр тал дээр бол сайн хариултыг өгчлөө. Сэтгэл тэр хүн өөрөө хайрлаагүйж тэр хэмжээнд хайрыг хүсэж байдаг те. Яг би хайрлаа. Одоо манай найз залуу сайн надаас би нөгөө нэг одоо нийгэмд бас анх залуу хүүхэд те ганц танигдж байхдаа бас бусцшгаа нэг болох бүтгүй юм яриад энэ хорвоогийн дэрэн дэлхийн бүхэл одоо муу сөрөг стресс дүүсэн имийг айл гэрийн хомирцсан хэр дэлгэцээр би яриад яах вэ гэж бодог байсан үндслээр бол нэг анхны орчсон нэвтрүүлгүүдэд хангалттай золон бэрхшээл байдаг ч гэсэн бэ. Нийгмийн сайн сайхан зүйлийг ярьсаар гарч ирсэн. Гэтэл одоос миний амьдралтаас тодорхой хэмжээний хүнл болсон хойно сайн муу олон зүйлүүд одоо оршин байдаг. Түүнтэй адилхан би одоо манай найз залуу маань бас надаас хувийн хамгаалагч удаас авч өгч байгаа шүү дээ. Хамгаалалт яамтай гэрээ ирсэн баа тийм. Ямар гоё юм бэ? Энэ маань ерөөсөө юу биш ээ. Намайг олон нийтийн газар ялангуяа шоу арга хэмжээнд явахдаас хараа одоо ингээд болохгүй юм байна. Ингээд зохицуулъя гэсэн юм аа тийм. Энэ гоё гэдэг утгаараа биш. Амьдралаас тасарсан гэдэг утгаараа биш ерөөсөө. Гэтэ бас ер нь гоё шүү дээ. Яг хамгаалагчтай ирвэ. Хамгаалагчтай явж байгаа нь би биш шүү дээ. Одоо монголоор дүрэн тийм хүмүүс. Тийм үү? Ямар гоё юм бэ? Үгүй одоо энэ миний хувьд жоохон эрсдэлтэй байгаад байна. Яагаад гэвэл тийм ээ тэрийг одоо бараг л ингээл гэр орон руугаа орохын завдалгүй янз бүрийн асуудалд өртчих ийм хэмжээнд одоо миний одоо амьдрал нийгэм бол намайг одоо тийм байж дээ. Тийм байгаа болохоор одоо манай найз залуу хамгаалагчтай болох талаар ер нь би өөрөө ч тэгж өөртөө санал тавьсан. Тэгээ тэрний дагуу санхүүгийн асуудлыг шийдэх тийм хамгаалалт албатай гэрээсэн баа. Одоо ингэсэн байсан. Дээр нэг өнөө хөдөлгөөний дэсгээ нэвтрүүлэлт орж би тэрийг үзсэн. Тэгсэн чинь 100% эмэгтэйгээд ам алдчих шиг байсан те. Тэгснээ би тэр Info TV-гийн ярилцлагыг уншсан чинь би 100% эмэгтэй болохыг хүсэхгүй байна гэж нэг ярилцлага өгсөн байл. Одоо бүх юмаа тастууш тайруулаад ингээл янз бүрийн эмчгээд эмэгтэй болчих болно те. Гэхдээ чи хүний сэтгэлгээ ямар ах хэвтэй. Эмэгтэй л ах хэвтэй. Гэт гадна талаас эмэгтэй болох дотоод сэтгэлийн эмэгтэй гэдгийг би хэлсэн байхгүй юу? Зүг. Би дотоод сэтгэлээс баргийн эмэгтэй хүний боддог. Баргийн эмэгтэй хүнд заяагдаад байгаа мэдрэмж надад байдаг. Өөрийнхөө сайн сайхан зүйлийг хэлдэг. Бас өөрийнхөө асуудалтай талуудаач би ч гэсэн хэлж ярьж авдаг. Тийм байгаа болохоор гадна талаас хүн эмэгтэй харагдах бол юу юм бэ? Одоо ер нь зүгээр нэг тариг тавиад нэг эмэгтэй хувц өмсөд эмэгтэй харагдчих хүмүүс байна. Тэр готоотоос хамгийн гол нь дотоод сэтгэлгээд хэр эмэгтэйлэг. Гэхдээ би яг 100% эмэгтэй хүн болох ч чигээ гэдэггүй. Яагаад гэвэл би трансгендер бүсгүй. Трансгендер гэсэн хүүсийн 3 дахь ойлголтыг бас нийгэмд өгч трансгендерээр илүү нийгэмд танигдахыг ингээд хүлээн зөвшөөрөх бас тийм тэгж явж байгаа. Одоо гоо сайхны хагалгааг 3 удаа хийлгэсэн гэж 16-ны 2 сард өгсөн ярилцлагад хэлсэн байсан. Одоо дахиж хийлгэсэн үү? Ер нь бол хийлгсэн. Цаашдаа хийлгэх байх. Тэгтээ би бол нэг ухаанчлаагүй, нэг суйргүй бол хүн биш. Тодорхой хэмжээний мэсцэл хийхэд бол надад хангалттай үр дүн өгдөг, эрэг үр дүн хангалттай өгдөг. За тэгээд эрийг нас уулыг цас хүн хөгшөрдөг. Тэгээд тодорхой хэмжээний залруулах зүйл ялангуяа трансгендер хүмүүст бол хангалттай их байдаг болохоор гоо сайхны ер нь нэг жоохон нэг юм одоо янз бүрийн
цайруулах тариа мараа суцруугаа ингээл тарьж марайл нэг мэдцлийн эмнэлэгт ороод тийм тариа мараа хэлэгчээл намайг мэдцэл хэлэгцэн ойлгоод байдаг. Би бол тодорхой хэмжээний нэг 4-5 мэдцэлд орсон шүү дээ. Бусдаар бол ингээл одоо Таиландд бол нүрээрээ байна. Таиландд бол ингээл энэ булчингаас ингээл агуулдаг тэгэл таад ташаа кальпи өгзөг бүкс ингээл тайлмайлтай болгох юм. Бүх юм хийдэг энэ трансгендер одоо Таиландд бол трансгендер хүн трансгендер болох гэж баг 10-аад мэдсэл хийж ийм гайгүй харагддаг. Тэнд яагаад өнөөдөр одоо монголчуудаас илүү гоё үзэсгэлэнтэй харагдаад байгаа. Тэнд яагаад шоу бизнес хөгжөөд трансгендер охтууд яахлаар үзэсгэлэнтэй харагдаад байгаа. Цэвэр мэдсэл. Тийм мэдсэлийг аюулгүй өндөр түвшинд хийж чаддаг. Тайландчуудын тэр трансгендер тайландчуудыг харахад надад л хөөрхөн харагддаг юм аа. Яач янзлаад яач гоё болгосон. Яг зүгээр ингээд одоо нүүрэн байгаа гэж би юусе олж харахгүй юм. Би тийм нэг ингээд тодорхой хэмжээний нэмэлтүүлсэн ч гэсэн нэг тийм хэмэл харагдаад байдгүй. Аль хэсэг нь бэ? Тэр онцгойж байгаа шүү. За тэр ч яг янзлуулсан юм байна. Тэгээд одоо ингээд түрүүний найзлага ингээд шүү дээ Монгол одоо энэ тодорхой хэмжээний карьер эхлээд хөөцсөн урлаг соёл телевизийнхэн эрэгтэй ч хүмүүс өчнөө л янзлуулсан байдаг шүү дээ. Ер нь л олонний нүдэнд гарч харагдаж байгаа хүмүүс бол эхлээс нь гадаад стил имижээ зөв бүрдүүлэх хэрэгтэй. Хоолоогоо янзлуулахгүй юу? Би хоолоогоо янзлуулахгүй миний стил имиж бас бусдад танигдах бас нэг шалтгаан. Зүгээр нэг жонгосон гингсэн байгаад өнөөдөр бол асуудалтай хүмүүс өчнөө л шүү дээ. Гэтэл би өнөөдөр энэ хоолоогоороо чамтай харилцаа сууж байгаа гэдэг чинь миний хувьд бол надад олгосон бурхны билэг. Тийм энэ дээр бол би нэг сэтгэл ханамжгүй явдаггүй. Соког мэдхгүй юм бол эхлээд хараад эмхтэй юм байна гэж бодно те. Тэгээд ингээд үжсэн чинь урдаас ингээд яг чи өөрөө хоолоогоо яхаар энэ трансгендер юм байна гэж мэдэх бах те. Тэр утгаараа бас хоолоогоо байж. Мэддэггүй зарим хүмүүс мэддэггүй намайг. Би бүр хоолоо шахаад ингэж ингэн жагнаад ярил анзаардаг ч хүмүүс байна. За тийм ч үндэслэр би анх бүр казакна залуутай хүртэл болж ирсэн. Тэгээд нэг одоо би яг гарман эмчилгээнд ороод эхэлсэн байгаа байхгүй юу? Гарман эмчилгээ. Тэрийг эхэлсэн юм уу? Гарман эмчилгээнд ороод тэгэхээр энэ эмчилгээг 2 жил уугаад хэрэглэсэн бол бүр гоё эмхтэлэг одоо шин чанар нь илүү давмгаалаад за тэгээд бас хоолойны хувьд бас өнгө бас нэлээд сансарч өгдөг. Тэгээд гарман эмчилгээнд орж авах хугацаанд бол сэтгэл санааны хувьд бол бас хүмүүс шиг докторгүй болж эхэлт юм бэлээ. Одоо нэг янз бүрийн гэрт одоо нэг манад би нохот хийчихсэн нэг тэгэл нохоо маань ингээл эрт ингээл унтуулахгүй ингээл уцч мацаар бас стресстэй хууч стресстэйг байсан юм. Жижигхэн зүйлд ингээд ач холбогдлогууд байдаг очтой юм байлээ. Угаасаа эмч маань надад тэгжилсэн. Ер нь 2-5 жилийн хугацаанд хүний сэтгэл санааны одоо чи эрэгтэй хүн байжгаад эмэгтэй хүн болох гэж байгаа чиний ингээд цусанд ч хүртэл эмэгтэй хүний ингээд даавар тариад ингээ яваад ахаар нэг хэцүү харагдах байдал зан харилцаа бүх юм нь бол ингэж өөрчлөгддөг юм байна л да. Яг би ингээд миний бодол буруу ч гэж магадгүй л те. Одоо ингээд жишээлх юм бол их баян ч юм уу те. Ингээд ямар ч гоё бүсгүүтэй ингээд уулзах боломжтой те. Эсвэл олон танил од ч юм уу ингээд уйдцсан ч юм уу те. Тэнгүүд ингээд арай өөр зүйл рүү тэмүүлж эхэлдэг гинэ. Одоо жишээлбэл ингээд олонний танил одоо гадаадын стар те Рики Мартин эдэр яагаад ижил хүснэ болсон юм бэ гэсэн чинь тэнд бүх гоё бүсгүүчд байсан учраас нэс уйдцсан. Амьдралын ханах түвшин нь өндөр төрсэн байна. Тэгээд ер нь бол иймэрхүү зүйлүүд байдаг. Намайг одоо ингээд бас нэг бусад хүмүүсээс нэг юм илүү өөнтгчл харгал ингээд харагдахаар энэний ард нэг гайгүй ирчүүд байдаг. Магадгүй одоо нөгөө нэг тэр гаан од гэл хүн би 7 өдрийн 7 амрагтай намайг тэд нар ирээд ичээчдэг гэл ярьдаг те. Тэднэртэй адилхан Солонгогийн ард баг 7-ны 7 амраг байдаг ингээд ойлгочдөг байхгүй надад. Тэгээд тэр тэгэж ярьж болно. Гэхдээ тодорхой хэмжээний бас улс төрийн карьер эхлээд одоо улс төрт одоо явж байгаа хүмүүсийн нэр хүндэд халдсан юм үйл ажиллагаа хийх гээд тэр гомо эсвэл энэ лесби ингэж ярьдаг хамгийн буруу. Улс төрч хүний угаасаа соёл шүү дээ. Улс төрч хүний соёлчил угаасаа байгаа одоо энэ танай институтэд байгаа ирчүүдээс илүү одоо өндөр түвшинд харилцааны соёлтой, өндөр түвшинд гоо сайхнаа мэдрэмжтэй. За тэгээд олон жил дипломат ажил хийгээд ирэхээр хүн багадгүй ийм болчдөг ч гэж болно шүү дээ. Тэгэхээр чин тэрийг хүмүүс харагдаж байгаа талаас нь энэ гээ юм уу эсвэл ижил хүссэн ингэж ярих нь бол хамгийн буруу ойлголт. Би нэг бас хэлмээр байна. Манайд яатсан би манайд чи зүгээр л залууч шүү дээ. Гэхдээ эдгээр юу л яана л та. Эдгээр мэдээж ажил мэргэжлэгч камер ард байгаа улсууд одоо тий эдгээр бид оромжлж байгаа гэдэг утгаараа ш. Дипломат соёлын хувьд яриад байна шүү дээ. Одоо гонж өмссөн залуучууд камераараа явж байгаа хоёр хүн ч өөр л харагдана үстэй. Тийм баг те. Тэгээд яг зөв миний асуух гэдэг зүйл нь болохоор тэгдэг гинэ. Тийм тэгээд даавар чи нөлөөлөд байгаа юм. Ямар огцсон бит уурлах гэдэг нэг. Тэгсэн чинь би тэгдэг байхгүй. Яг зөв миний асуух гэдэг юм болохоор
одоо залуучуудаа тэгээд яг төр зүрийн хугацаанд тэр зүйлийг хүсч эхэлдэг мөртлөө их нэртэй. Тэгээд яг ингээд трансгендер ментартай ингээд холбоотой байж хагаад яг ингээд насан туршийн хань болж ингээд явдггүй юм шиг надад санагдаад байхгүй. Жишээлбэл таны одоо найз залууч тантай хамт насан туршид хамт байна гэдэгт итгэдэг үү? Итгэдэг. Эхнэр хүүхдгүй хүмүүс дээ тий. Би тэр хүний хувийн амьдралыг би яахгүй. Надтай холбоотой байдаг. Миний ойр тойронд байдаг ирчүүдийн үед бол би дээзрийн нууцтай байдаг. Одоо солонгогийн найз залуу гээд гаргаад ирэх зураг. Эсвэл за одоо бүр боли солонготой 5 үг сайсан ирчүүд энийгээд гараад ирэх нэг зураг Монголд өнөөдөр байхгүй төвшөнд л би өнөөдөр тийм нууцтай явдаг юм шүү дээ. Охтуудын хувьд бол би бол 90-70 байдаг. Яг бол нийгмийн тодорхой хэмжээний уур амьсгал нөлөөлөлөөс үүдээд гэхдээ ирчүүд одоо сүүлийн үеийн залуучуудаас намайг маш гоё урмын үг хайрлж ялангуяа найз охинтой манай орой хоолнд хүрэлцэн ирээж манай найз охин түрүүндээ хэлдвэрсэн шүү дээ. Таныг харуул илүү ажаргалтай болох бах. Тэгээд ингээд таныг ер нь хөтгөмждөг шүү гэсэн юм бас асар их юм боловсралтай залуучуудад бусдыг ойлгож бусдыг хүндлэн гэдэг чинь хувь хүний соёл, хувь хүний төлөвшөлтэй холбогдолтой асуудал. Тэгээд тэр одоо трансгендертэй одоо та бол бараг бэлгийн харцанд орчоод те ингээд хаяа авдаг гэсэн ойлголт юм яг гадаа тиймэрхүү ирчүүд бол хангалттай л байдаг Монголд. Ирчүүдийн нэг өдрийн 6 хийгээ явж байгаа хүмүүс бол хангалттай л байгаа. Тэднийг бас буруутгахгүй Монгол улсын хууль дүрмэнд тэрийг хоригдсан байдаг юм уу, дэмцсэн байдаг юм уу би бол мэдгүй. Одоо тэрийг ярьж явах эрх бүхий хуулийн субъект нь бол би өөрөө биш. Тэрийг бол зөв буруутай асуудлыг хуулийн байгууллагын хүмүүс онцчивтэй даабол одоо тэрийн шийдэ тогтоогоод гин буруутай асуудлыг одоо шийдэх байх гэж би бодож байна. Залуу надтай холбоотой залуучуудын мэдээллийг нууцладаг гэхээр яг тантай дотны холбоотой ганцлан байгаа үстэй. Байна. Ганцлан байгаа. Юу нэ? Тэгээд таныг тий яг таныг надтай холбоотой дотн залуучуудын харилцааг нуудагаа. Одоо би найз залуутай хосноос хойш нь бол ганцхан залуу шүү дээ. Гэхдээ би хамтын амьдрал эхлүүлчихээгүй байна. Тустай амьдарч байгаа гэж хэлсэн. Нууц амргийн талаар та юу гэж боддог вэ? Хин хинийгаа таних тул тодорхой хэмжээний би тэр хүнтэй би их сургууль байснаас хойш ч юм уу 5 6 дугаар ангиас үерхч нь хөрлөөгүй 2 жилийн хугацаанд би тэр хүний сайн талыг ч анзаараагүй муудлыг ч анзаараагүй нэг ямар ч гэсэн тодорхой хэмжээний хайр дурлалын асуудлыг мэдэрлээ. Тэгэл хин хинийгээ харилцсан би биенээ хайрлаа. Тэгээд яг амьдрал олгоцсон зүйл одоогоор алга байна. Энэ харилцаа цаашлаад одоо гэр бүл болоосай. За тэгээд үнэхээр одоо эвгүүт бол бас өөрийнхөө тааш тохирох хүнийг сонгоо хайсан дээр үстэй. Та нууц амргийн талаар юу гэж боддог вэ? Байх хэвээр асуудал. Танд байгаа юу? Танд байгаа юу? Надад байхгүй. Байхгүй. Одоохондоо юу? Нууц амраг гэдэг ойлголтыг яг монголчууд юу гэж ойлгодог вэ гэхээр амраглалын түвшинд одоо нэг бэлгийн харьцааны түвшинд ойлгоод байдаг байхгүй юу? Би бол тэрийг олно эсэргүүцэн. Нууц амраг гэдэг чинь зүгээр тэр байхгүй бол нууц амраг байх юм шаардлагатай. Тэр байхгүй бол нууц самраг байгаад ямар шаардлагатай. Үгүй хүн чинь одоо таалагдж байгаа хүндээ зориулна үсттэй. Тийм. Тэгээ яг зөв таны хувьд нууц самраг бэлгийн харьцаанд орохгүй бол тэр зөв байгаа эхнэрээс ч юм нөхрөөсөө хайр халамжийг авчиж байгаа шүү дээ. Тэгээ бэлгийн харьцаа авахгүй бол нууц самраг байгаад хэрэггүй юм шүү гэж би бодсон. Тэр хүний одоо сексийн одоо ханамж сексэн таашаал хэр ямар төвшөнд идэх би мэдгүй шүү дээ ирчүүдээ. Одоо хурцлан гаж донтой юм уу эсвэл зүгээр уламжлалт одоо секстэй харилцаатай юм уу те. Тэгээд эхнэр нь түүнийг хангаж чадахгүй бол одоо тэр хүн одоо дагаа явах асуудал явах. Тэр чинь хүний л эрхчлээ тэр бусдын ор хүнчлээ асуудал надад ерөөсөн хамаагүй. Таны хувьд л гэсэн байхгүй яхаа таны хувьд нөгөө нэг энэ хамаагүй гэхээр нь юу н хамаатай байд юм болов гэж асуух гэдэг. Юу н? Нууц самрагт секс хамаагүй бол юу н хамаатай юм бэ л гэсэн. Халамж нь хамаатай шүү. Халамж нь байгаад одоо тэгээд тэр дээд дотор нийлнү төр чинь асуудалгүй шүү дээ. Зур хайр халамжгүйгээр гүйцэжээд ийн гэдэг чинь нууц амрагч зүгээр л бие уналт олоо явчихж байгаа байхгүй. За баярлалаа. Тэгээд ингэсэн нэг бичлэг YouTube-ээр тарсан байна. Таны ууралж байгаа, таны нөгөө хийлгэж байгаа гормон нөлөөс юм уу те? Тэгээ ууралж байгаа бичлэг. Мэдээж зөвхөн ярэ ток шоу. Тэг хүлээн авч ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Чи хүний асуудал шүү. Яг ингүүл гэж ороод. Тэгэл ахгүй юу. Тэгээ ойлгомжтой шүү дээ. Энэ машиныг өөрийнхөө хөшөөдлөмбөрөөр авсан ба. Хизээ авсан байна. FX 35. Энийг би найз залуу, манай найз залуу бэлгэлсэн. Энд бол юм бүсрэж авах машин авч ирсэн байна. Тоолгоогоо өнлөөд машин авч чадахгүй юм байна шүү. Хүнийг хайрлаг байж бусдаас хайр нэгдэг. Манай найз залуу маань бас надаас хувийн хамгаалагч удаас авч өгч байгаа шүү дээ. Хамгаалалт яадтай гэрээ ирсэн маа тийм. Ямар гоё юм бэ?
Бүсгүй архины мөнгө энэ үгээд миний он зураг зохиод бүсгүй архины мөнгө энэ би одоо яаж харагдаад байна тэр үү. Ментийн зурагчнаар намайг хэлээд өгөндөө. Би ч гэсэн трансгендерд тэмч дуртай биш. Гэхдээ даавар ч нөлөөлөд байгаа юм. Ямар амар огцсон битээ уурлах гэдэг үгүй. 16 секундын бичлэг байсан те. Та ихе уурлаад тэгээд яг тайлбар мэлбэрэн тэгээд нэг өвгөнлүү дайрсан л гэсэн байх шүү гэсэн. Тэгээд энэ талаар та нэг тайлбар өгөөч. Би аль Монгол улсын хуулинд бол уурлаж бухимдаж болохгүй, стрессж болохгүй хүний нэг шүү дээ те. Тэгэхээр ийм байхгүй юу? Солонгоо гэдэг хүн өнөөдөр ТV телевизийн хөтлөгч аргал гэдэг залуутай ярилцаа суух хүртлээр ямар зовлон жаргалыг туулсан бэ гэдгийг чи мэдгүй, телевиз үзэж байгаа хүмүүс мэдгүй. Өнөөдрийн хэмжээнд би хэн байгаа вэ? Дотор нь ямар сайн сайхан зүйл бац магадгүй ямар одоо нийгмийн зүг шалтгаалаад ч юм уу би өөрийгөө төрс төглөр сайхан өнгөжлөхгүй л те стресстэй уур бухимдалтай зүйл байдаг вэ гэдгийг хэн ч анзаарахгүй. Цаашдаа ирэх хүн энэ хүн алдаа дутагдлаад цаад ямар хэмжээнд хүрэх үү эсвэл одоо байгаагаас доошлохоо дээрдгүү гэдгийг ч бас таашгүй. Тэгээд хүмүүс зүгээр монголчуудын өнөөдөр нэг интернетэд дийлэнх цагаа өнгөрөөдөг. Тэгээд тэрийг бол угаасаа би үзээсэй гэж бодоод ерөөсөө тэр цахин гэмт хэрэгтэй тэмцэх алт малданд хилээд ч юм уу устгуулаагүй байгаа юм. Яг надаас өөр сэтгэл санааны одоо нөгөө нэг сэтгэл санааны хямралд ордог хүмүүс бол хямраад баг амиа орлоод хүний нуур харж чадахгүй боллоо гэд баг амиа орлоод өгсөн байж магадгүй. Би хангалттай л өнгөрсөн амьдралдаа тийм доромжлол, бутаан доромжлол хангалттай л тийм дарамтчхалтанд байсан шүү дээ. Тэгээд тэр дарамтчхалт маань өнөөдөр намайг хурцсныхаа хүчинд би нэг муудчихаагүй байна. Тийм. Тэгээд ерөнхийдөө бол тэр бичлэгний хувьд нэгэн асуусны хам нэвэл уушгинэ. Тэгээд яг хөө телевиз үзэгчдээс хөлцөл өччих өнөөдөр ороо гарч ийн гэж халуун амбулээрээ гэртээ цуглаад ингээд нэвтрүүлэг үзэж байхад бас жоохон таарамжгүй юм бичлэг угаас гарах байх. Тэгээд энэ дээр бол би нэгт өөрийгөө буруутгаж байгаа. Тэгтээ яг болсон зүйлийн талаар би юун дээр яг ярих вэ гэхлээр за гаражнда машина тавилаа. Миний гаражны 15 номерын зогсоол дээр ингээд хүн ирээд зогссон байлаа. Тэгээд тэр хүнийг 20 минут ч хүлээлээ. Гарч ирэх болж гинөө, яаж гинөө, ийж гинөө, очиж байна гэд. За тэгээд тэн дотор ч ингээд жоохон стресстэй л өнгөрч байгаа. За тэгэнгүүт өмнөх өдөр нь гаад гэдэг хүн SS гээд нэг телевизэн лайв бичлэгээр трансгендер солонгоос амьдрахын эрхэнд жижиг шажиг юм асуулаад хөөрхөн амтай амьдрах гэж голоо зогоох гээд бас жижиг шажиг юм асуулаад энийг амт ингээ явж идэг бас нэг хүнштэй ер нь намайг бол удаа дараалалд оромжлсоор ирсэн л дээ. Тэрэн дээр нас би бол амьдрахын эрхэнд явж байгаа нь үнэн. Гэтэ тэрийг гамбаш яриад ах шаардлагагүй байхгүй юу? За тэрэн дээр бас стрессжил жоохон юм проблем байгаад байгаа юм. За тэгэл гэрийнхаа нэг шатаар дамжаад гарчихгүй тэр нэг гаражныхаа хаалгаар гардаг би буруутж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол дэлгүүр орчоод орё гэж бодоод тэгэл тэр нь бол миний асуудал хал та. Тэгсэн чинь наа дээр араас нэг хоёр залуу гүрж ирснээр нэгэн цаан зогсоол исэн. Тэгэл ер нь бол чиний насны эд хөдөлмөрлөх боломжтой хөдөлмөрийн насны залуучууд гар хүрээнд бүрэн бүтэн ажиллаад гар хуруунд бүрэн бүтэн ажиллаад миний цүнх рүү дайраад яж байгаа байхгүй юу? Тэр хүнийг бол үнэхээр одоо ингээ гуйлгуугаад ингээд дуулаад суучихсан бол би бас магадгүй өрөв цэтгэл төрөөд мөнгө өгч магадгүй л хальтаа. Гэтэл тиймэрхүү залуучууд надаас архины мөнгө байна уу? Бүсгүй архины мөнгө байна уу гэд миний он зураг зохиод бүсгүй архины мөнгө байна уу? Би одоо яаж харагдаад байна тэр хүмүүс. Тэгээд би хүүе чи ингээд тэгсэн чинь нэг хүүе чи чин гамбууш штэ гамбууш танд чамайг зардггүй мардггүй гамбуушин дүүнэр ер нь оширч штэ та тороолоор явдаг юм авдаг юм уу гэд намайг чаа. Тэр нь юу яриад ам бэ чи тэр гамбууштайгаа өөрөө зайлахгүй гэд би одоо уурж бохимдаа тэгээ нэг цүнхээ одоо нэг хамгаалахын чинь тулд чинь би чинь одоо эмэгтэй хүн зодон цохио хийж чадахгүй мэдээж уур омогш одоо нэг өөрийнхөө одоо нэг стрессээрээ л нэг хэд үг хараацсан чинь л одоо тэр хүнд зориулж хараасан байхгүй. Бусдаар бол би тэр телевиз үзэж байгаа юм эсвэл энэ интернетийн сошиал одоо үзэж байгаа хүмүүс зориулж хандж хэлээгүй. Өнөөдөр эд хөдөлмөрийн насны хэрнээ хөдөлмөрлөх боломжгүй мэ. Тэр хүмүүс надаас архиныхаа мөнгө нэгж яхахын хооронд чиний насны адилхан сайхан залуучууд телевизэд ажил хийгээд ч юм уу за тэгж чаддгүй маа гэд TV5 гадна талыг одоо хогийн одоо арчаад те ингээд тодорхой хэмжээний салуу урамшуул хийгээд тэр архиныхаа мөнгийг бол алаад ажиллаж болно шүү дээ. Яг тэр үйлдэлтэн зориулж, тэр муухай үйлдэлтэн зориулж би тийм муухай үгийг хэлсэн. Бусдаар бол би одоо тэр хин хамаагүй үнтэй ингээл өөр эхэлж үдчих ч юм уу ингээл явдаг болов. Тэгээд бичлэг хийсэн үн нь болохоор бараг 10 минутын хэрүүл болсон юм шүү гэлээ. 10 минутын хэрүүл олоод тэрийг хууль цагдаагийн байгууллагаар би 102-т нь агшны нэгж буюу 102-т дуудлага өгөөд тэгээд Сүхбаатар дургийн цагдаагийн нэгдүгээр хэлцээ албаагчид нарт би үргэлж гомдол гаргаж өгөөд тэгээд өөрийнхөө үргэлж гомдлын дагуу би шийд үлсэн тэр одоо нөгөө нэг тэр
хүний цүнх шүүрсэн асуудал дээр яг бол манай гэрийн камерны гадаа бичигдсэн байгаа шүү дээ. Тэр одоо бичлэг чинь. Тэгсэн чинь бичлэг хийж байгаа хүн 26 секунд яг сокогийн ууралж байгаа хэсгүүд нь тастаад оруулсан шүү дээ. Тэгээд би тэр залууч гэсэн барьж авсан. Тэгээд тэр залуугаа би яг юу алсан чи өөрөө нүдэрээ хараад сууж байсан хүн. Уучлалт гуйлсан гэж. Би уучлалт шаардаагүй. Тэр хүн яг юу харснаа хэл. Үнэн байдлаар нь хэл гэж хэлсэн. Тэгсэн үнэхээр би Солонгоо гэдэг ийм бүрсгүү бол би мэддгээ манай найзуудад агуугай бүрсгүү юм гэж хардаг байсан чинь гинт уурлангууд нь би жоохон сенсац таргаад зөвхөн таны хэсгийг бичээд авцсан маа дүүн тэр хэсэг дээрээ би уучлалт үзэж байгаа. Үнэхээр бол яхаа аргагүй нэг тийм залуучд арх мархины хэрүүлээгээд ингээд бохомдуулаад зогсчихсон. Дүүн яг эхлээс нь тэр бичлэгийг хийгээд одоо дуут төгс хүртэл бичлэг хийгээд тавьсан бол бас хүмүүсээс ингэж буруу ойлголт авахгүй байхаа гэж надад хэлж байсан. Тэр залуу лайваар уучлахгүйсэн юм уу? Лайваар уучлахгүйсэн. Тэр лайв нь трансгендер Солонгоо болцоол явдалтай мэдээлэл хийж игээд нэг эмчлэг яваал лээ тий. За би тэрийг ямс хайж хагаад гарахыг хичээнэ. Тийм. Тэгээд энэ бол яг би тэрийг асуу гэж бодож байсан. Ер нь бол Соко уурлахаараа ямар зан характер гаргадаг вэ? Уурлахаараа би ер нь сүүлээд жоохон онцгой хараадаг болоод байна. Би түрүүндээс уучлалт хүслээ. Энэ бол миний нэг гармоны эмчилгээтэй холбогдолтой ч магадгүй. Гэхдээ гармоны эмчилгээ нь бүхэл одоо буруугүй те. Над руу юм тариад би юм уугаад байгаа болохоор уурж бухимдана гэсэн утгаараа биш. Жоохон уураа барьж сурах хэрэгтэй. Тэгтээ би юм болгон дээр уурж бухимдаад яваад байдгүй. Би энэ үдийн нар адил нийгмээс ирж байгаа хангалттай сайхан эмэлч энергийг мэдэрч надаа одоо урам зориг өгж байгаа хүмүүсийн сайн сайхан үгэнд туршлагадж авдаг. Гэхдээ гай газар дороос одоо нийгэмд чинь хүн болгон Солонгоо гэдэг хүний чинь хайрлал дэмжиж байх албагүй бас баг зэрэг эрсдлээ бодож аваад магадгүй хамгаалагчтай явах төвшөнд байгаа гэдгээ би саяын үйлдэлээр ойлгосон байхгүй. Өнөөдөр хүн архины мөнгөнийхэд ирлээ. Магадгүй янз бүрийн одоо бэлгийн цонх залуучууд энэ тентхийн одоо янз бүрийн залуучуудаас ингээл эмэгтэй хувц өмсөд хулгай зэлгийг хийгээл яваал юм гэдэг ийм асуудал гаргаж байна. Тэр хүмүүс өнөөдөр над руу халдаад миний бие организмд халдаад гэмтэл өчрүүлж яах вэ? Тэрнээс сэргийлж би тийм хамгаалагчийн тухай ярьж байгаа болохоос биш бусдаар би нэг илүү дагагтай гарсан баян цэцгэлэн найз залуутайдаа ч юм уу ингэж би бол тэгж одоо ийм ойлголтыг өгөх гэдгийг бол ойлгож байгаа. Тэгээс бас тодорхой хэмжээнд хэрэг болох юм байна те. Тэгээд одоо энэ бааруудаар би ч яг гарах шоуд гэдэг шоуд талтай худлаа ярихгүй. Тэгээд шоуд жихад ингээд трансгендер хүмүүс яг бид тэр 100% эмэгтэй үгүй мэдэхгүй ингээл гунхаал тэн тут чи ялгарч байгаа юм чинь ингээл өндөр хүүхэн ингээд ямар өндөр хүүхэн бэ гэж харахаар нэг царайг нь харахаар л трансгендерүүд мэдчихэж байгаа юм л да. Тэнгүүд тэн дунд ингээд нэг залуутай ч юм ингээд гараал явчихна. Тэгэл 7 хоногийн дараа ч юм уу ингээл би дахиад оронгууд дахиад тэг байж идэг байхгүй. Тэгээ тэр нь одоо оруулаад байгаа ингэх гэж асуудал шүү. Яг ингэүүлэх гэж ороод тэгэл авахгүй юу. Тэгээ ойлгомжтой шүү дээ. Тэд нар одоо жишээ нь нийгэмд одоо над чиг ингэж за би яг тэднэрт үнэхээр хойслож чадсан хүний нэг. Би тэднэрт олон улсын мессен тэмцээнд явж тэднэрийг бас дараагийн хүүхдүүдийг мессен тэмцээнд явж болдог гэдэг би өөрөөр нотолж чадсан мөн тэдний хувьд гоо сайхны би хувьцгалыг хідэн трансгендерүүд байтгаа би Монголд эмэгтэй хүмүүсийн хувьд хүртэл хүн өөрийгөө өөрчлөлт эвдэж чадвал өөрийгөө зүр талаар нь өөрчилж чадвал хангалттай ангиж одоо амжилтанд хүрч баар би өөрөөрөө нотолж харуулж чадж байгаа хүний нэг гэж би хэлнэ. Тэгээд одоо миний энэ одоо тодорхой хэмжээний амжилттай нэг гэж үзвэл нэг жоохон энэ одоо өнгөц талыг анзаараад тэр хүүхдүүд буруу замаар олшроод одоо бас энэ баар саунд янз бүрийн асуудал гаргадаг буруу замаар амжилтанд хэд хялбар бөгөөд хурдан аргаар одоо би танай TV5 телевизийн одоо лефт байлаа гэд нэгээс 10 хүртэл би шууд лефтж гарч ирээгүй би шатаар алгаж гарч ирсэн хүний нэг тэрийг явж ойлгож байгаа гэхээр би энэ амьдралд одоо үдийн хэмжээнд тодорхой хэмжээнд төрхийн тулд би бүх шатны хааш дараа алхаж жаргал зовлон бэрхшээл аж жаргалтай бүхэл цаг мөчийг өөрөөрөө тулж гарч ирсэн. Гэтэл зөвхөн Солонгоо гэдэг хүний одоо харагдаж байгаа гоо сайхан одоо амьдралын хэрэглээнд тодорхой хэмжээнд өгөгдөлт ач холбогдол өгөөд гинтийн одоо баарнаас нэг хүн дэгээдээд энэ хүнээс санхугаа даалгаад би Солонгоо шиг болно гэсэн одоо өгөгдөлтөй хүмүүс яваад байгааг нь тод жишээ. Энэ бол бодит үнэ асуудал. Тийм би яг тэрийг яахсаж байгаа хэрэг тэрүүгээр дамжуулаад чамааг өсөмлж байгаа хүн чинь тийм болчих бай дээл гэж би бодлоо. Би баар ордог. Би бааранд ганц бааранд ордог. Би минт баарны. Хин шоуддаг нэрээ. Минт баарны би мембертэй. За. Тийм тэгээ випт нь би суужгаад нэг хүсрээл цаг болоод гардаг. Би тэгтээ жолоо машин жолоо барьж байгаа хүн болохоор дуудлага жолооч бариа авал дуудлага жолоочуд чинь бас оролддог юм бэлээ. Хэцүү юм бэлээ. Тэгээ тийм болохоор би өөрөө машина барьдаг. Тийм болохоор би минтийн зөвгч нар намайг хэлээд өгөндөө сокогч ороод ирэхээр алкогол коктейл нэг бол анаад сүн шиг гаргаад өг гэж хэлдэг гээл мэдчихэж байгаа. Алкогол хэрэглэдэггүй. Алкогол хэрэглэдэггүй. Би алкогол арх тамхинаас би ямар таашаал авдгийг мэддэггүй. Би хүний нүрийг будаад тэр эмэгтэй баярсан харцнаас би таашаал авдаг. Бас нэг муу зуршлаас хол өгнө гэдэг их зүгээр тий. Бас залуучуудын тэнд уриалах хангалттай би одоо гармоны юм хэрэглээд миний биеийнхаа
тодорхой хэмжээнд байгалийн хуулийг зөрчөөд ингээ явж байгаа би мэдчихэж байгаа. Гормоны хэрэглэхээр охтуудын сарын тэмдэг ирдэг шиг их эмзэг болдог бах тийм. Эмзэг олон тэрнээс гадна элэг боорны үйл ажиллагаа баг зэрэг муудна гэдэг юм чинь маань угаас хангалттай Бас нэмээд ирэхээр биэнд ч муугаа нөлөөлөхгүй юм. Муудна гэдгийг хэлсэн тийм болохоор арх тамиг хэрэглэхгүй байх хэрэгтэй шүү. Тийм юм бол бас илүү урт наслах боломжтой гэдэг юм аа хэлсэн. Хоолны дэглэм зүгээр махан холтой үстэй. Махан холтой юу? Махан холтой Монголын нөхцөлд одоо цагаан холт байх боломжгүй байгаа шүү дээ. Монголын нөхцөлд чинь махан хоол идэх юм бол угын одоо ядарч мах идэхгүй бол тэгэл мах гэдэг чинь ер нь юу юм бэ наа? Ямар ч эм витаминээс л байна. Манай 5% шум алчаа. Ямар сайхан юм бэ? Уул усныхаа хамгийн шинэтэйс одоо сайхан ургамлыг махандаа шингэрчдэг. Янз бүрийн эм сүлжээний эм витамин хэрэглэж байгаа хооронд Монгол маха сайхан зөв боловсон тохируулаад идэж хэрэглэж би бүсгүүчүүдэд зөвлөмөр байгаа. Тийш. Монгол хүмүүсийн хувьд. Тэгэхээр намайг хараад би бол цэвэр рекламны самбарш солонгогийн хумсыг хаана хийлгэж जैन, үсээ ямар өнгөөр бодуулж जैन, хаанаас ямар гутал, юу ямар хувцаанаас болоод өмсч юу. Ерөөсөө миний Facebook тэр чигт арилжааны яадаг байхгүй. Тэгээ тэр шумаараа ч гэсэн би оны өмнөөс Z24 бас гэрээ байгуулад дуулчин наараа реклам тоглосон. Тий төгсөөд тоглосон. Дутхгүй байлаа шүү. Z24 маань миний жилийн хэрэгцээний жилийн би жилд 10 19 нү 20 19 нү те миний бүхэл наашаа чашинаас бүхэл нислэгийг дааж байгаа шүү. Оо ямар гоё. Энэ их тийм гэрээтэй. Хэр олон гадаад явж нэрэ? Хаашаа явж байна? Тайланд Азар руу явж нэмчилгээний шугамар одоо манай найз залуу манаас бас нэг газар төлөвлөсөн байгаа. Тэр тэгтээ Европ албанаас. Найзлаа чи зөвхөн Монгол юм уу гадаад юм? Монгол уу тий? Тийм багасаа гадаад боловсрол эзэмшсэн тийм. Бүх боловсролтой тийм классик залуучуудад их дуртай гэсэн тий. Би анх хоол нэг телевизийн нэвтрүүлгээр түрүүнд хэллээ шүү дээ. Хүн танигдчихаж бас нийгэмд хангалттай стресс төрүүлсэн, бухимдал төрүүлсэн байдаг ч би анх ингээл гарч иж ухаанчлаг мухай яриад хаас илүү бүхэл юм нэг сайн сайхнаар ярих хэрэгтэй гэж анхны эфир буюу учиртай арилгагийн нэвтрүүлгээр учралын залуунаас ямар залууч таалагддаг вэ гэсэн чинь бүхэл юм сайн сайхан байх хэрэгтэй гэж би хариулаад эрчүүдийн хувьд ч гэсэн high class бүгдээ юм гоё gentleman байх хэрэгтэй гэд би ярьчихгүй юу. Тэгсэн чил буруутцсан. Энэ одоо Монгол эрчүүдийг ямар юм гэлээ. Магадгүй бас надаас харц унгаж явсан эрчүүдтэйсэн байлээ. Над руу айгүй эрчүүд мессеж ицсэн. Соконад тийм төвшин төрөхгүй бол яах вэ гэж айгүй хүмүүс биччихсэн. Их залуучууд ардаас нь гүйлгэсэн. Би өөрөө яагаад бол өөрийгөө бусдыг би тийм төвшөнд бай гэж хэлж байгаатай адилхан өөрөө тийм төвшөнд байж чаддаг. Тийм. Их олон залуучууд гүйлгэж байгаа гэсэн. Одоо хүртэл гүйж байна уу? Бэлгэсэлт машин дээр ингээл гараж маражны залуучуудад бэлгэсэлт үлдээсэн хүмүүс байж л шүү дээ. Тэнгүүт нь одоо жишээлбэл ингэж төсөөлөе л да. Одоо чамд нэг залуу ирэнгүүтээ сайн сокко тий би чаа ингэж харж явдаг хоёул ингэ танилцъя гэвэл чи яах вэ? 5 асуулт тавиал ерөнхийдөө 5 асуулт яг 5 асуулт 55 за их худлаа 5 минут байна. Ерөнхийдөө ол ялгараад ирдэг ирчүүд цаашдаа бүх ирчүүдтэй юу эсвэл харилцах боломжтой юу харилцах боломжгүй юу гэдгийг би ол өөрөө шийддэг. Бүх ирчүүдтэй юу эсвэл харж байгаа за гаднаас нь хараад за энэ хэрэггүй байна да гэсэн хүн бол 5 асуултаас асуухгүй шүү дээ. За тэгэхээр бас цензуртай асуух бах тий. За баярлалаа. Тэгээд яг хөө ингээд бичлэгүүдийг чинь үзэж байхад доор нь магтаж байгаа хүмүүс их байлээ. Яг доор нь ганц хоёр хүн нэг маш олон охид бүсгүйчүү тэгээд энэ хэрүүлий чинь бас юм байна. Сая нэг болсон хэрүүлий чинь би өөрөө ингээд яриас нэнсаас одоо үзег хүмүүс үзчихэл байгаа хэл та. Гэтэл ямар хүмүүс үзээгүй байна гэхээр ажилтай, амьдралтай, айр гэр ажилчдын цалин, үр хүүхдийнхаа памперсны мөнгөө явж байгаагүй юу энэ солонгогийн хэрүүл уруул хинт ч хамаагүй. Тэгээ манай найз охтууд ингээд өчнөө том салаа удирдаал өчнөө дороо 20-30 ажилтаа ажиллуулаад явж байгаа юм бүсгүйчүүд айгүйх байдаг. Гэж яг чинь тэр бичлэгийг нэг хинч олж хараагүй. Тэтгэн олж харсан байна. Өнөөдөр дийлэнх цагаа интернетэд өнгөрүүлдэг хийх ажилгүй байгаа. Магадгүй энэ бол улс орны бодлоготой холбогдолтой ажилгүйд сэтгэлийн ядуур энэ бүхнийхээ шийдэх ёстой солонгоо шийдэх ёсгүй солонгоо бодит үннийг бол үзэл бодлоо хүргэх ёстой авч эцсийн үр дүнд одоо хууль тогтоох байгууллага буюу энэ төр засгийн одоо өндөр албан тушаалтнууд л одоо эцсийн үр дүнд боловсруулах ёстой шүү дээ. Гэхдээ иргэний тэмүүлэл, иргэний итгэл үнэмшил, иргэний хяналт гэдэг зүйл аль алчтандаа байх ёстой. Тэгжээж бас хамтдаа ангиж улс нийгэм маань хүний хөгжил, улс нийгмийн хөгжилтэй бас уялдаатай хөгжих ёстой болов гэж би бодож байна. За баярлалаа. Тэгээд бид хоёр сайхан ярилцлаа. Соког бас өөрөх нэг сэдлийг бас Соко манай пэйж руу бас бичсэн те. Манай юу л ороо миний Facebook пэйж руу сонирхоорой гэх. Тэгэхээр нь ор сонирхоод бас би оруулж байгаа. Тэгээд ер нь бол яг хөө ингээд магтаж байгаа ч хүмүүс байгаа, муулж байгаа ингээд нэг дөнгөө бичдэг хүмүүс байдаг шүү дээ. Яг тэр дунд буруутгах гээ. Тий, буруутгахгүй нөө сар зүйл сайхан зүйл хоёр хамт байх хэвээр. Гэхдээ яг хөө миний л бодол
Би ч гэсэн трансгендерүүд тэмч дуртай биш. Гэхдээ энд заавал тэрийг ингэж доромжилж хэлэхтэй биш. Зүгээр тэрийг хүн дотроо бодоод явж байгаа. Доромжлох үйлдэлийг хийгээд яваад хүнийг доромжлол хэрэгтэй шүү дээ. Үнэн мөднийг хэлж зас цайлруулах. Доромжлуулаад хүн муудна гэж байдгүй л аахгүй юу. Шартайхан шиг хүн бол улам дээшлэхээ гэж хичээдэг. Тэг хүн доромжлууллаа гэд ер нь бол нэг тийм буруугаар тусгаад ах хэрэггүй. Тэгтээ хүн имиж чинь бас гэж муухайгаар хүн имиж чинь бас нөгөө хүн чинь бас монголчууд маань хизэдэл нэг одоо нэг юм жалга давны хэрүүлэр магадгүй Монголын одоо эдийн засгийн хямрал монголчууд ийм ядуу дараа яваа нь бол угаасаа монголчууд өөрсдийнх нь энэ хувь заяагаа одоо хэрүүл урал интернетийн босон болоогүй комментээр өрөөдөгтэй холбоотой шүү дээ. Монголчууд маань анханасаа л сүүн цагаан сэтгэлтэй улсууд хин нэгний бэлэг дэмбэрлийн үгээр урмын сайхан үгээр хурцалж бидний одоо ээж аав үед маш сайхан нийгэм байхад хизээтэл монголчууд ийм гуйлга гуйсан таван тишээ харсан юм нэгдэлгүй байдаг байлаа. Гэтэл өнөөдөр хүн ярьж хэлж байгаа үгээсээ энерги авч ярьж хэлж байгаа үгээсээ тэжигддэг. Тийм болохоор монголчууд маань урмын сайхан үгийг бусдаа хэлж тэгэд хүнд сайн санаж бусдад сайхан үг хэлж байна гэдэг чинь өөрт маш гоё эерэг энерги болж ирдэг. Тэр энерги маань хүрээлэн байрчин ч улс нийгэмдээ ч гэсэн бас нөлөөлнө шүү дээ. Тийм. Гэхдээ би Монгол улс ядууралтай ямаралтай байгаа ч гэсэн миний хувьд хамгийн гайхалтай орн бол Монгол орн. Ягаад гэвэл ямар ч дэлбэрэлт, ямар ч газар хөдлөлт, ямар ч сүнс одоо ингээл ямар ч тийм проблем байдгүй. Хизээ дайм болох бол хизээ халдлага болох бол гэсэн байдгүй учраас би Монгол оронд маш их хайртай. Үргэлж ингээд дээшээ мандан бадаргалтай гэж би хүсдэг. Тэгээд яг хөө зүгээр та бүхэн одоо ингээд хүн дургу байж болно. Тэр дургу зүйлийг заавал ингэж нэг муухай үгээр илэрхийлэх ямар шаардлага байхгүй юм шиг надад санагддаг учраас. Ганц зүйлийг уучлаарай яриган цэцтэй чинь нөгөө Монголын нийгэмд явж байгаа трансгендер нэр зүүгсэд болгон солонгоо бишээ гэдэг би бас хэлмээр байна. Тийм солонгоо бишэл өөр царайтай солонгооч өөр царайтай бүгд өөр царайтай мис тэгэл одоо мис биш л байдаг баг. Тэгээд тэр хүмүүсийг бас буруутгахгүй тэр хүмүүс сайхан зүйл чигээ явж байгаа хүмүүс байгаагүй үсэхгүй бас муу мухайг одоо асуудал игдэг явж байгааг ч үсэхгүй. Гэтэл бүх хүмүүсийг одоо магадгүй одоо олон танигдсан хүмүүстэйг адилхан юм уу эднэр одоо өөрийгөө ингэж ийм хүмүүс байдаг эднэр эсвэл ийм асуудал гаргадаг ч юм уу ингэж битгий олж хараасай хүн болгоо адилхан магадгүй ингээд нэрийн чэйжлээ тогтоогоод тэр хүмүүс манаас тодорхой цаг хугацааны дараа гарч ирэх байх л да хиндэ байсан нь тэгээ тийм болохоор жоохон ялгаж салгаж наанта цаанта хандаасай л гэж хэлмээр байна тэгээд за ойлголоо баярлаа тэгээд би хамгийн сүүлийн ганцхан асуултыг асууж байгаа очиж ойлгоод тэгээд хоёулын ярилцлага өндөрлөө те маш их мөнгөөр надтай нэг шинийг өнгөрөөгөөч гэсэн саналууд ирж ирсэн үү? Байна. Тэр юу ч хариулдаггүй. Би тэр хариулах боломжгүй. Тэр хүмүүст үгүй гэдгүү. Би тэр хариулах боломжгүй. За тэгэхээр би тэрт гой хариулт өгдөг. Нэг хариулт хэлдэг. Одоо би харин тэгээд хэлчих юм бол нөгөө трансгендерүүд чинь бас үгүй шилж ш. Солонгоо ангид юм байна гээл бас одоо бусад хүмүүстэй чинь дуурайгаад эхлэх байх тийм болохоор би насалтыг өөртөө үлдэн. Тийм бас гой хариултыг хэлдэг юм байна. За тэгээд Сокод баярлаа. Баярлаа. Эсн баярлаа. Тэгээд их гой нээлттэй ярилцсан гэж би бодож байна. Тэгээд одоо намайг Соког их муухай дийсэллээ муухай дараа ингээд дайрлаа майрлаа гэж бас хүмүүс бичиж магадгүй гэж би бодож байна. Гэхдээ зүгээр энэ бол ярилцлага гэдэг та бүхэн аягүй сайн ойлгох хэрэгтэй. Хүн хизээ нэгэн цагт илүү сайхан нөгөө нэг ямар нэгэн зүйлийг хийгээл ахаар илүү сайхан ингээд амжилттай явбал хүнд хөдөлмөршөрөгдөг штэ. Тийм учраас хизээ нэгэн цаг сокко гэхэд хинч ингэдэггүй болох байхаа гэж би бодож байгаа. Угаасаа одоо тийм болоод эхэлж байна. Тийм учраас илүү амжилт хүсье. Баярлалаа, маш баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Тэгээд дараагийн зэвүүн яриаг эргээд уулзтлаа. Баяртай. Дараагийн зэвүүн яриач гэсэн бас их сонирхолтой зочин орно гэдэг би амлаж байна. Тэгээд манай пэйж хуудасгаа ороод лайк дараад ч юм уу те. Та бүхэн лайк дарахгүйсэн ч болон зүгээр орны сонирхоорой. Дараагийн дугаар эргээд уулзтлаа. Түр баяртай.